Facebook page, YouTube channel нээж аваад баяртай байна. Тэгээд та бүхнийг өнөөдөр нэгэн challenge дуудагсан. За ямар challenge вэ гэхээр за хөзрийг ингэж шүршиж сурах байгаа. Тэгээд та нар ч гэсэн найзуудтайгаа бас энэ challenge-д дуудаж болно. Тэгээд за элб гэдэг зүйл маань бас хүмүүс ингэ баярлуулж ингээд гайхшруулдаг зүйл байгаа. Тэгээд тэрнээсээ би өөрөө бас тэрхүү бас тэр гоё кафе тэр мэдрэмжүүдийг авдаг байгаа. Тэгээд та нар ч ихсэн энэ зүйлийг сурснараа тэднийг гайхшруулж бас тэр гоё мэдрэмжийг авах боломжтой байгаа. Тэгээд би бас энэ бичлэгээрээ дамжуулаад бас хоёр азтанг бас тодруулахаар байгаа. Тэгээд энэ хөө bicycle гэдэг хөзрийг хоёр азтай үзэгчтэй өгнө. Тэгээд шаардлага нь болохоор за миний пэйжэд бас YouTube channel subscribe дарж, мөн лайк дарж, мөн хамгийн гол нь сонирхолтой тийм комент бичснээр азтан болох боломжтой байгаа шүү. Тэгээд бүгдээрээ хөзрөө бариад энэ хүү шүршрэг хамтаа сурах. За бүгдээ хамтдаа хөзрийнхөө техникийг сурцгаая. За юуны төрөнд заавал ийм бүтэн үзрээр хийх шаардлагагүй. Анх сурж байгаа бол за нэг хөзрийнхөө талаар ч юм уу. За тэгээ хөзрийн барилт маань болохоор за энэ хөө элбэг за англиар card flourish гэдэг те. За монголоор магадгүй шүршрээ ч юм уу. Хөзрөө ингээд шүршиж байгаа болохоор шүршрээ гэд нэрлэж дээ. Хорооны за эрхийн өрөө ерөнхийдөө хөзрийнхөө нэг талын болонд доотлын болонд. За миний хувьд болохоор би дунд хороо ядам хороога энэ хөзрийнхөө энэ хоёр болонд нь за ингэж болондуулж ингэж ярддаг байгаа. Тэгээд эрхийн урууга дээдлэлт нь. Тэгээд бас нэг зүйл анхаарах чухал зүйл маань болохоор хөзрөө ингэж дотгошоогоо нуглана. За зарим хүмүүс ингээ гадагшаага ингээ нуглаад байдаг маш буруу. Энийг сайн анхаарах хэрэгтэй. Ингэж алга доторлогоо ингэж дотгошоогоо ингэж нуглана гэсэн үг шүү. Дотгошоогоо нуглана. За тэгээд анх сурж байгаа бол биендээ ингэж ойлгох хэрэгтэй. Гараа ингэж доорно. За ингэж ерөөхдөө гизрүүгээ ингэж шүршээд за гизрүүгээ ингэж шүршээд гарн дээр ингэж ойлгож авах гэсэн үг. За гараа ингэж доорно ерөөхдөө тасна гэсэн үг. За тэгснээрээ хөзрөө доош унахгүй. Магадгүй ингээд тосох шаардлагагүй гэж болно. Доороо та нар даав ч юм уу те альчуур ингээд дэвсээд дараа нь хамж авахд лөө амархан байх болно. За тэг яагаад ингээд тулгаж би ер нь анх сурж байхдаа ингэж тулгаж сурж ирсэн. Тэгээд яг хоо зайтай сурж байна. Тэгэхээр жоохон ийш доошоо ингээ хөзрүүдээ хасгаа тэгээд түүгээд жоохон ядрах ч юм уу ядаргаатай ч юм уу тийм байсан болохоор тэгээд гидсэндээ ойлгож сурж байгаа та нар маань мэдээж зайтай бол илүү амжилттай болно. Тэгээд за тэгээ хөзрийн зарим хүмүүс янз янзаар ярьдаг. За энэ голын болон бас нөгөө талын дөрөв рүү гараа ингээд барьцдаг.
Тэгээд ингээ голлуулж тэгээ хамгийн ерөнхийдөө зөв арга нь болохоор ингэж нэг эрхээ уруу ер нь болондоо байвал зүгээр шүү. За та нар ингэж хийсэн ч болно. Дөрвөлнгийн барилгаагаа эрхээ уруугаа эсрэг талынхаа болондоо. За тэгээ та нар бас нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Өөрөө ингээд хөзрөө ингээд сонсох хэрэгтэй. Ингээд нэгэн жигд байгаа. Гэхдээ би анх сурж байхдаа хизээч юм байгаагүй. За юм тасалдсан те ийм байсан. Тэгээд та нар ч гэсэн ерөнхийдөө тийм байх бах. Тэгээд сургуульд хийгдсэн яг ингээд нэгэн жигд та нар бас өөрсдөө ингээд сурж ийнө гэдгийг бас хөдрөө ингээд сонсоод өөрсдөө ингээд дүгнэх боломжтой. За тэгээд зарим хүмүүс байна 2 хуруугаараа чийдэг те эрхийн хуруу зөвхөн донд хуруу. За ерөнхийдөө хуруунуудын булчингууд маань бас ийм одоо ийм нугалрааг те ерөнхийдөө хурууныхаа шинээр ийм шин булчин ингээд хөгжүүлж ийн л гэсэн үг гэж ойлгож байна. За тэгээд та нар өөрсдийнхоороо те нэг хуруугаараа сурахад тохиромжтой. Нэг хуруугаараа сурж болно. Эсвэл 2 хуруугаа болондоо тавиад те. Ерөнхийдөө миний хувьд болохоор нэг хуруугаараа ихэр жоохон ачаал өндөр ирнэ хуруун дээр. Тэгээд 2 хуруугаараа эсвэл 4 хуруугаараа хэвэл эрхийн хуруун дээр жоохон илүү ачаал өгнө. Гэтэ ерөнхийдөө гайгүй. Яг сурцсан оноо бол гайгүй. Тэгээд анх сурж байхад бол за бас янгин өвдөн тэгээд ерөнхийдөө зурагтаа үзэж байхдаа тий гар чөлөөтэй байх үедээ та нар сургуультаа хэвэл тохиромжтой. Тэгээд бас нэг зүйлийг гэхэд энэ маань хэмжээнээс Монгол байдаг үзэнээс жоохон том үзэр байгаа. Энэ болохоор алдарш танааштай үзэр маань байна. За бас нэг доллартай үзэр байдаг шүү дээ. За гарч явах харцсангууд жижигхэн байгаа. Тэгээд түрүүнд хэлсэн те хөзөр маань шин байх тусам илүү гоё үр дүнтэй сурахад илүү урамтай авах юм. Хуучин үзэр маань ер нь хийх боломжгүй. Яг энэ үзрийг нааштай үзрийг хуучрахаас өмнө те шин дээр нь хийвэл илүү тохиромжтой. Тэгээд эхнээсээ том үзрээр яг хийгээ сурчвал дараа нөгөө юм жижиг үзрээр хийхэд илүү амархан байх болно. Гэхдээ та нарын болцоогоор те ханааштай үзрээр сурах боломжтой байгаа. Тэгээд за тэгээд бүгдэнд амжилт хүсье. За бас нэгэн сануулгах зүйл маань болохоор та нар сурсныхаа дараа ийм хөдөлгөөнд оруулж болно. Одоохондоо ингээд нэг төвшөнд байгаа шүү дээ. Дараа нь бүр сурсан өнөө ингээд ийм савлах маягтай. За зүүн гараараа хөзрөө ингээд шүүрээд ингээд ингэж хамна гэсэн үг ерөөхдөө хөзрөө шүршлээ шүршиж байхдаа ингэж хамна гэсэн үг. Тэгээд жоохон бие жоохон ингэж савлна ингээд хөзрөө за танарт үзүүлээ. Энэ ерөөхдөө ингэ гэсэн. Эсвэл та нар өөрсдийнхоороо хийж болно. За урдаа хийж болно те. Сайн ах шиг савлж хийж болно. Эсвэл ингээ хажуу талтай те ингээ дан ингээ босоогоороо хийж болно. Ингээ гарны ерөөхдөө бас байрлалаас хамаарна. Ийм хөндлөн те. Ийм 45 градус ч юм уу те. Ингээ нугалж болно хажуу талаас. Эсвэл ийм босоогоороо те.
Тэгээд бас нэг анхаарах зүйл нь хөзрөө тос жоох нь айгүй чухал. Ерөнхийдөө яг мэдрэн л гэсэн үг. Хөзрөө ингээд шүршиж явах явцад эхлээд та нар доор нь тосгүйгээр зүгээр ингээд шүршээд үзээрэй. Гараа тосгүйгээр шүршээд үзээрэй. Тэгээ хөзрөө яг хаашаага шүршиж гин те. Хаашаага унж гин тэр доор гараа байрлуулад заавал эхний удаад хол байрлуулах шаардлагагүй. Ерөнхийдөө жоохон ойрхоноос тэгээд бас нэг алтан зөвлөгөө маань болохоор сая хэлсэн заавал хол байх шаардлагагүй. Тэгээд ийм ойрхоноос те. За ингээд багаар шүршээд ерөө сэлдөрөөр гараа те. Шүршээд ийм ойрхонтой ерөөхдөө нэг 5 санж 10 санж юм уу те. Тэгээ сурах тусам та нар ингээд багаар ингээд холдвол ийж та шүү. Тэгээд бүгдээр нь намжилсан.